Зя. За өнөөдөр би болохоор жирэмсний барианд явах гээд одоо хугацаа өмсчлөө. Ахчин цаг болохоор 12 өнгөрсөн. 12 өнгөрсөн байна. Би 3 цагаас бариатай. Тэгээд 1 цаг тэр аваар явж байгаа. 50 алхаад орё гэж бодож байна. Уул нь бүр эрт гарыг гэж бодсон. Гэтэ амцсангүй. Би өсмөсөө угаагаагүй. Уус ингээ бариулаад жоохон тосмостой болчихнах гэж одоо дээрээ тусан даа гэж бодоо. Ингээ малгай өмсчихье. Гадаа гоёгаа гэсэн. Гэтэ би нэг нэмэн малгайтай юм аа. Болтгүй. Одоо би нэг өмсөг гарахаас өөр яах вэ? Зя. Одоо ингээ шууд пүз өмсвөл гар. Бидээс нэг юм хүү байна. 36-7 хоногтой. Тэгээ энэ гэхээр ер нь бол нэлээд сайн доошлцсон гэж бодоод байгаа. Тэгээд би ихт хартаа нэг гоё мача угаад гоё нэг гоё амттай юм идэ гэж бодоод би цүнхэн дотроо нэг майк авсан байгаа. Хар өнгөтэй. Тэгээ энэ цамцаа тайлаад майка өмсчихнө гэж бодож байгаа. Гарч ирээд тэгвэл бол бас амар тоостой биш. Тос болох гэдэг байгаа л да. Замаараа тэбэтэй уулзаж хоолны нөгөө нь цачаа орхио авсан байсан. Энэ тэбэгийн хоол би нөө бэлэн мөнгө авах юм. Масажинд би бэлэн мөнгө өгчт юм уу? 20% хямдраад 50 евро олцсон байсан. Тэгээд нэг 50-ыг авчий. Тэгээд энэ зоосныхоо юг авчий. Энд зооснууд тэгээд нэг 30 евро байгаа хаа. Энийг ишээчи. Тэгээд цутас нэг 90 төгрөг олцсон байна. Гайгүй. Йоо, миний малгай таалагдахгүй байна. Дэм. Өмсгөл сурах байхгүй л дээ. Зачи да. Энд нэг юм байна. Энэ талханы кейс байгаа байхгүй юу? Тэрийг зүгтэмлэн. За энэ нь арай дээр юм уу? Амар цуцаа малгай өмсчихснээс гэж бодлоо. Тэмээд энэ зүгээр. Нэр гадаа гоё юм шиг. Тэбэ гадаа гоё юм үзье. Хүмүүс яг энэ нэг модны хамаас блуберийн травж идэв. Тэрийг харуулъя гэж өнгөрчиж. Гинт явжгаад энийг авах шийдлээ. Дэм 3 тур байгаа юм байна.
Одоо болохоор массаж руугаа явж байна. Тэгээд 20 минутын өмнө очиж байгаа. Уул нь би нөгөө нэг чихэрлэг юм идчихсэн чи тэрийг бас олсонгүй. Зүгээр нэг матча уусан байгаа. Тэгээд яа да. Амар сонирхолтой юм авсан. Зүгээр л тэр Dior-ын гифтсэд асахгүй. Уул нь ингээд нэг газар орвол тэрийг нэг булан сууж задаа харуулчих гэж үзсэн. Болохгүй л орой гэрт очиж харуулаад. Тэгээ бас юу яасан? Малгайтай цамцаа тайлаад цүнхрүүгээ хийсэн. Амар гадаа юу н халуун байна. Тэгээд халууцаад тэгээ одоо массажинд орохоор амар юм биений юм хав халуун амар хөлөрж мөлөрсөн байвал онцгой болоо гэж доо. Ингээд цамцан дээрээ өмсцэн. Юу чинь би одоо энэ юм задлж амжааг учраас би нөгөө нэг авсан юм аа энэ цүнхүүгээ игээд цамцаа гаргаад барьчих гэж бодлоо. Тэгээд цамцаа дээр нь за одоо массажны газар нэг эндээс нэг 2-3 мэт энэ л цайтай. Тэгээ одоо ингээд 3-аас бариад таахгүй 2 өнгөрч. Тэгээ би нөгөө нэг чихэрлэг юм мэднэ гэсэн шүү дээ. Тэгэхээр би кофетэй ууж чадахгүй л дээ. Тэгэхээр шөнө унтахгүй. Тэгээд тэрийг идэхэ байсан. Нэг өдөр л хийдэ да. Зэн манай массажны газар байна. Өөрөлдөг орчих. Би минь ямар хөрх юм бэ? Тэгээ яг 3-аас эхэлнэ хөө. Гүн жоохон амраад суугаад дараа нь хөвжүүл барих. Цол өчлөө. Тэгээд готлоо тавьсан тэн цугаад тавьчлаа. Зя. Бараг дуслаа. Массаж бол дуусчлаа. Гоё. Зөөлхөн байдаг юм байна. Миний зэ ямар сэнс харагдаж байна уу? Сүлд нь оллоо. Усан дараад гараад ирлээ. Одоо цаамсчлаа тусаад юм биш үү? Усыг хатаах чинь манай угаалгын өрөөнд болохоор ийм юу байдг байхгүй залгуур. Тэгээ би болохоор хатаалаа. Яа, ус хатчихлаа. Тэгээд одоо нэг өдөр Dior-аас авсан юм задлаа юм болов? Задлаа. Нүүд нэцгээ миний авсан бокс болохоор 100 евро гэж хэлсэн. Тэгээд дотор нь юу авах вэ? Зэн 3 төрлийн юм байгаа. Энэ Porsche тэгээд ийм хоёр бүтээгдэхүүн байна.
ялгараа шүү. Яагаад юм бэ? Ийм гарын байна. Мөнгөрөө. Би баг шууд өвдөчихөө яа. Түлж. Нэг хүнэр мөнөргөө мэнэ үү гоё шинжтэй. Тэгээд хоёр дахь нь болохоор ийм Dior Addict гэнэ. Надад ийм бид Аюу зүйлхэн юм уу гэдэг. Нэг яаж хат юм бол энэгээр хүлээдэг. Ингээд клоктэй. Надад болохоор Dior-ийн нэг тент идэг өөр ерөөсөө Dior юм бэ гэдэг. Бол хөргөн санаад тийм ээ. Ийм хоёр бүтээгдэхүүн юу? Энийг бас урууландаа төрхөж болох юм байна. Биендээ төрхөж болох юм. Тэгээд клок нь болохоор юм. Тэгээд одоо энэ юунд байгаа цааснуудын салаа. Ингээд тэгээд анх удаа л юм амар гэлхэр юм жижигхэн савтаар үзчих. Тэгээд энэ нэг 50 еврот байдаг. Энэ нэг 30-40 байдаг. Тэгээ ер нь дүндээ дүн. Гэтэ ийм pouch илүү авч яана бэлэнд нь авч яана гэсэн үг. Бодлоо би энэ гэлэн унтраж тэгвэл энэ илүү гоё гэлэлцсэн байна. Мод. Нэг их чи яасан байсан юм байна. Их чинь Instagram дээр эндээс ингээд гинж зүүцсэн байсан ахгүй юу? Би тэрийг туршиж үзье. Одоо нэг зүрхний илүү юм артлаг гинж хатыг авдаг. Ийм нэг байна. Ийм цул. Энэ хорын юм цагаан үтэй. Энэ жоохон шатсан юм байна. Эхний гинж хийсэн. Зүгээр харъя гэж бодоод очсон чинь. Хөр харагдал гэлээ. Тэрээс гарахгүй ч тэрээс гарах аюултай шүү дээ. Окей. Миний юу хэцүү байна. Энийг туршиж. Тэгэхээр энийг ингээд бичээгүй. Байлаа. Энийг рийлдэр бол зүрхчихсэн байсан. Ингээд чухалсан сахгүй. Тумач гангано. Тэгээд гитэнтэй зориулаад ханган байж болно зү. За би маргааш штэ. Юу яа хар хавц өмслөөд энийг дээр нь зүж үзүүлэх зэ. Бай. Ийм батлаа би одоо ингээд цүнх энийг ингээд цүнх авсан гэд тэрвшээ тоглоё гэж бодлоо ирэхээр зэ. Тэгээд энэ бол ингээд 100 евро өгсөн штэ. Мөрсөн. Тэгтээ би нэг ингээд 500 евро бэлгэнд нь энэ хоёр өгсөн гэлээсэ. Энэ хэсэг нууч. Тэгээд ийм ос руу ирэхээр би өөрөө ийм осыг хийсэн. Тэгвэл эсвэл тэр нөгөө нэг гинжиг хийчихвэл тэр шиг мэдэх. Энийг болохоор тэр шиг мэдэх байхгүй юу? За би тэгээд ирэхээр дахиад өөрчлөл бичлэг хийе заяа. Тат чи юу ч хэлэх юм. Нийлүүлээд 500 тэгээд энэ цүнхэн дандаа юм орой морой гарахтаа өөрчлөж байгаа гэж. Нэг тийм хутгатаагаар хэлээд тэгээд юу гэх нь үзье. Нэрээ даа. Цаа энэ наадтай. Яасан? Энэ бол тэрэ. Шлокон түүх. Нэрээ энэ юм. Гоё хатлагын өнгөтэй үстэй. Тэний шүүн дээр барих юм. Хав харах хувц өмсч байгаа юм шүү. Тэгээ энэ хоёр нь болохоор бэлгэн.
Энэ дотор нь байсан. За ийм сарэ. Хідээр авсан бэ? €30 гэж. Хөөе чи нөгөө бүр нэг юм за энэ сарэ юу ийм. Чи нөгөө орифлеймын зүгээр бэлгэнд өгдөг цүнх мөх сав маавнгийн дагалдуулдаг тийм л цүнх шүү. Орифлеймын дээр үед бэлгэнд л нэг ийм цүнх мөх ирдэг байсан шүү. За үнийн таач уу? €30. 25. Үгүй. Тэгээд Гээш. 50. 70. 70-аас дэш бол арай нэр шүү. Хит. 400 юм. 49 юм. €49. €400. Тэр нь Арай. Энэс гадна тэр юунд чинь биш үлээ. Сая өнгөрсөн хагас буцаана хаана явдлаа. Бром томслоо. Тэнд бүр өөр цонхорлол хамаагүй гоё байсан шүү дээ. харин энэ гэхдээ нэг хоёр янзаар өөр шүү. Ингээд асуу. Ингээ өрнө. Тэгээ энэ бензин авч байгаа ингээ асуу. Тоглож байгаа шүү. Үгүй. Арай. Тэр хоёр бэлгийн нас хайлаа. Бэлгийнх нь хараа гарын тусна гэхэд €50. Нөгөөх нь 45. Тэгэж бодоо. Үгүй ээ тэр €15-ны зүгт ийм. Жохоо. Таан үлээ. Яч яриад тэгэхээр зөндөө юм арах юм бэл багтаамж шалгасан. Энэ нөө штэ тэ зүгээр л нэг шкафны мохорт л чинь хизээ зүрх. За. Тийм байна. Тэц наа чи хэд гэжсэн юм аа? €100 гэжсэн. Энэ хоёртойгоо энэ хоёр нь угаасаа €100. Наа чи угаасаа нөгөө зүг. Үгүйс нь чи юм авч болохгүй хүмүүс зөө. Хавханд энэ хавх энэ нөгөө Үнэрсэн үү? Үнэрсэн үү? үнэрс орж ирээд гэрэл орж ирэхэд үнэрсэн шүү дээ. Үгүй тэрлүүн цацсан үнэртэй бол. Тийм үү. Юу гарын тосоо биенийх тэгээ бас урууландаа төхөж байна. Ингээ шахаар энэ нөхөр нь гаж. юу man in one юм уу? 9 in 1 гэдэг шүү. Яаж юм зүү шахах юм уу? Тий. Доош нь оруулаа шах. Йоо. Гараар дүүрэн саа болчихлоо. Маа урууландаа төгт. Чи өөрөө төр. Чи тэгтээ гарны төгтөө амар хурдан шингэдэг. Миний ажил дээр байгаа €15 бас бүр амар урд шигдэж шүү дээ. Тэрнээс 74 нэртэй. Тэг чи тэрийг хардаа. Ингээд хардахгүй. Энэ юу юм бэ? Уруулан бод. Ийм ягаан биш тоо энэ бүр Барби ягаа биш. Үгүй уруулан дээр гавраг гадна. Бүр өнгөхгүй юм. Яа. Энэ гарахгүй зүгээр л юу юм тэгээд энэ. Уруул зөөлрүүлд юм болов уу гэж бодлоо гэж. Босгоодаа би. Арай. Ийм байж болохгүй. Юу? Бэж болцсон байгаа тийм надад. Болчлоо.
Энэ нийтээс биш хамгийн үнэтэйг биелэх үү? За. Хайрцаг л хамгийн үнэтэй. Хайрцаг баг ийшээ өнөртөө бол цацсан. Тэрний хоёр цацалт нь энэ нийтээс хамаагүй үнэтэй хаа. Харчихлээ. Чи саарч штт. Тэгэхгүй юу дүүрс. Гэтэ үрж болохгүй юм тий ингэ саасгараад байгаа юм шиг. За. Тэгтээ арай. Юу арай. Би бүр энийг өөрөө хийсэн ш танаа нэмээ. Тэр зүудэг юм. Тийм биш тийм бэс фосфор шүү дээ. Яа, тэт кабель хийсэн. Бай.